Ээсэн бацгааны бурхны хөвөр батар мэдчилж байна. За хөдөөнийхэн болон оркуудтай нэг хоёр үг хэлье. Би ч таашрахгүй юм даа намс хэлээд юм ойлгуулчих гал үзээд байх юм. Тэгээд та ч ойлгож байгаа юм байхгүй. Чанга байна. Яана. Гашрахгүй хэлээд л ах юм да тийм ээ. Тэгээд хэлээд давхуслуулъя. За хөдөөнийхэнд би нэг санал тавья. Та нар намайг бол мэдж байгаа. Би бол бурхны хөө олонний танил. Тэр нь хятадаар бол дөрөөсөө хаана жорлон байгаа, хаана тамхины зэг байгаа бүгдийг мэдчих. Яддаг бол нэвт зөвсөл битсэн. Одоо ерөөсө баяжхад ганцхан алхам тутаад байна. Мөнгөл тутаад байна. Одоо мөнгөтэй бол би бол эргүүлээл ингээл баяжлаа. Тэгээ энэ хөдөөнийхнөөс хөрөнгө оруулалт татмаар байна. Яг жинкнээс. Тэгээ яах вэ гэхээр ерөөсө надад хөрөнгө оруулна. Боломжоор 5, 10, 10 хамаагүй 100, 200 сая 10-20 сая хамаагүй миний данс руу шилжүүлчих. Би бол энэ хятадыг судалцсныг та нар мэдж байгаа шүү дээ, тийм шүү дээ. Би бол найдвартай. Хятадаас бараа аваачлаа, Монголд зарлаа, ашиг боллоо, 10% та нарт өгнө. Болж гинөө. Хэдүүлээ ингэ цаахан хамтарч бизнес хий. За ийм юм ярил та нар дундаас хөрөнгө оруулж 10, 100, 50 сая, 2 сая, 5 сая, 10 сая шилжүүлэх хүн байх уу? Та нар шилжүүлэхгүй шүү дээ. Эвгүүд бол би энэ ч мөнгөж аваад алга болчих шүү дээ хятад. Та нар тэгээ яах яаж чадахгүй шүү дээ. Тийм үстэй. Уцаж байгаа шүү гэж бодогдож байгаа шүү дээ. Аа зөв. Яг л энэнтэй шийдэлхэн энэ Америк, Европ, Солонгос, Япон гэдэг өндөр хөгжилтэй баян орнуудад амьдарч байгаа бизнесмэнүүд Монголд хүрээд ирээ. Надад хөрөнгө оруулчихаа. Тийм ээ. Монголоос одоо ингээд ийм баялаг байна. Энийг хятад зараад ашиг болно. 10% нүгий, 50% нүгий. Нөө хинч орж ирэхгүй. Яг л саяны над шиг тийм аваад алга болчвол яах юм бэ? Юу болж долоох юм бэ? Тийм шүү дээ. Аа байсан дэлхийн мухарт хөдөөний Монгол тэсгэд хоёр гээд их гүрний дунд байж байгаа ийм хаслагдмал улсад хөрөнгө оруулчаад юу бод суугаад ирэх хүн. Тэгээд нэг 10% ашиг 50-50 гэр нь хий 50-50% ашиг машиг баллаа ямарвал хинч хөрөнгө оруулахгүй шүү дээ. За гадаадын хөрөнгө оруулалтгүй гадны хүмүүсийг бүгдийг хөөж гаргачаа сайхан амьдрий гэж яриад байгаа. Гадаад байхгүй бол та нар энэ харьцаад байгаа утас ч юм байхгүй шүү дээ. Зурагт чинь, сайтууд чинь, телевиз радио юу гэдэг сонин хэвлэл бүх юм чинь байхгүй хувц сундар. Та нар одоо тэгээд өөрсдөө тэр нэхийгээ боловсруулаад илдээд гутал хийж чадах юм чадахгүй шүү дээ. Гадаад байхгүй бол Монгол байхгүй. За тэр гадаадтай заавал харьцаж ижил ямар нэг юмд хүрнэ. Гадаадтай харьцахын тулд яг мөнгө хэрэгтэй. Өнөөдөр би энэ хятад 1 тэрбум төгрөгтэй байгаад яах юм бэ? Зүгээр л цаас шүү дээ. Эний чинь заавал хятадтай харьцахын тулд юан болгоно. Америкуудтай харьцахын тулд доллар болгоно. Тэгжиж тэр мөл төгрөгний чинь үнцийг гарч ирдэг байхгүй юу? За тэгээд хилээ хаачаад ингэ байж гэж төсөөлөе хэдүүлээ. 50 жил хилээ хаацсан. Хятадуудыг хөө гаргацсан. Оросуудыг хөө гаргацсан, Америкуудыг хөө гаргацсан. 50 жил байж юм шүү дээ. 50 жилийн дараа бид нар яах вэ? Яг л одоогийнхоо энэ төвшөндөө ингээл эргүүн мал царайлал байж шүү дээ. Нөгөө хэд чинь бүр насраад Марс зарс дээр хот мод байгуулад алга болчих шүү дээ. Тэгэл та нарыг дураар нь ингээл малыг чинь маллуулаад мэдрэлтүүлэл энэ Монголын тал дээр байлгаж явах үгүй шүү дээ. Нэг л өдөр цэрэг орж ирэл бүгдээ чинь газрыг хөрсдөд тэгшлээл. Тэгэл том хотууд барайл. Тэгэл та нар гүлэг болол шарадны эвлэгт бүгдийг авчиг л хэвдүүлж шít. Тэгээ наад энэ боловсрол хөдөөний сэтгэлгээгээ юм мэдхгүйгээ ойлгоцгоо. Монгол хөгжихийн тулд ер нь дэлхийн ертөнц хөгжихийн тулд заавал хин нэгэнтэй харьцна. Хөв хүнч айлч биш ялгаахгүй. Тажиг айлтайгаа харьцаж ижил. Ойр орчмынхоо саахал тайлтай харьцаж ижил та хэдийн амьдрал явж байгаа шүү дээ. Ойр орчмынхоо айлтай харьцахгүй та хэдийн амьдрал үзэлтэй. Тийм байхгүй шүү дээ. Сумын төвөөс очиж тамхиа авна шүү дээ. Сумын төвийнхэнтэй харьцахгүйгээд уул яманд хэвтээ чи яах яаж чадахгүй шүү дээ. Тэрнтэй л ижлэхэн монголчуудын дэлхийтэй харьцахгүйгээд нэг хэдэн баллаа мэдрэл юмнууд яах юм. Ойлгох. Мэдлэг боловсруулгүйгээ ухаар заяа. За ингэхлээр хүчээр гадаадтай харьцдаг юм аа. Гадаадтай харьцахын тулд яах нь вэ? Монгол төгрөг хэдэн их 80 төгрөг хэвлээд гадаадад очиод яах юм бэ? Чиний Монгол төгрөгийг хинч хүлээж авахгүй шүү дээ. Юантай доллартай рубльтэй гэж ижил чамтай хүн харьцсан. Тэгэхээр юан рубль доллар Монгол төгрөгийг болгохын тулд яах вэ?
гадаадаас юан, доллар, евро Монголд оруулж ирээд тэрнийг авч яваад тэгээ гадаад таарцна гэсэн үг. Монголд одоо өнөөдөр яагаад амьдрал юм хэцүү яагаад байна? Өнөөдрийн нийгэмд яригдаад байгаа энэ бузар булаа юмнууд яагаад болоод байгаа? Архитект яагаад болоод байгаа? Гэр бүлийн хүчирхийлэл яагаад болоод байгаа? Гол юм чинь ерөөсөө ядуур шүү дээ. Гадаадаас мөнгө орж ирэхгүй шүү дээ Монголд. Өнөөдөр монголчууд баян байсан бол энэ дэлхийн хамгийн чанаргүй юм хэрэглээ сууж явах уу? Дэлхийн хог цуглуулаа сууж явах уу? Тийм байхгүй шүү дээ. Энэ бүх юмны чинь үндэс нь ядуур л байдаг байхгүй. Ядуурлаас гарахын тулд яах нь гадаадаас л мөнгө оруулж ирнэ. Өнөөдөр одоо ингээд энэ багш нар эмчний цалингаа нэмүүлнэ гэж анх 20 онд хийж эхлэхээсээ л ярьж эхэлсэн. Цалин нэмээд амьдрал сайхан болдог бол ямар сайхан бэ? Тэр үед ч одоо хулгай тэр бомоор яригддаг байж. Бүх тэтгэврийг тэр бом болгоё. Бүх эмч ажилчдын цалинг тэр бом болгоё. Үнэхээр л цалин нэмэл амьдрал сайхан болчдөг байсан бол хамаагүй шүү дээ биз дээ. 2.8 сая маяг 3.5 сая болгож яах гэдэг нь шууд нэг мөр 3.5 тэрбум болгохгүй. 3.5 их найд болгосон чи яадаг юм. Артал дээр нь хэдэнтийг нэмэл боллоо шүү дээ. Тэгэл нэг цаас хилүүлж явуулчихвал тараа хайчаач. Цалин нэмснээр амьдрал дээшилдэг юм аа монголчуудаа. Одоо ингээд цалин нэмэгдэн мөнгө хэвлэгдээд ороод ирнэ. Цаад тэр монгол мөнгөний чинь түрүүн тэр үн цэн оруулаад байгаа рубль, юан, доллар чинь үн цэн нь хэвээрэл бичдэг л байхгүй. Монгол төгрөг гэдэг юм чи тэргээр л хэмжигдэн шүү дээ. Яах юм бэ өнөөдөр? Намайг хүүхэд байхад 1 м квадрат байрны үн 500 сая төгрөг байлаа. Одоо 5 сая төгрөг болцсон байж гин. Гэхдээ тэр үед тэгэл доллар 1000 төгрөг л байсан л байхгүй. Та эдийн цалинг автоматар нэг тэдэн сая болголоо гэд. Тэгэл ялгаа байхгүй шүү дээ. Цалин нэмэгдлээ, нэмэгдсэн нэртэй мөнгө хэвлэлээ, цаана тэр юмны чинь дагаал өсчдөг байхгүй. Тухайн үед багш нар нэг хэд үгүй 300-500 долларын цалин авч ирсэн. Одоо ч ялгаа байхгүй. 2 сая 500 долларын цалинтай болсон гэд ялгаа байхгүй шүү дээ. Адилхан 500 доллар л аваад явчих шүү дээ. Тэгэхээр тэр цаад үн цэн гэж юм байдаг юм аа. Тэр цаад үн цэн гэж юмыг нэмэгдүүлэхгүйгээр наан 1000 юм хэвлээд тэгийн тоо нэмээд юу ч өөрчлөгдөхгүй. Цаад үн цэнийг нэмэгдүүлэхэд бол яах нь вэ? Гадаад мөнгө л оруулж ирнэ гэсэн үг. Тэгээ Монголд гадаад мөнгө оруулж ирэх ямар боломж байна? Ганцхан уул уурхай шүү дээ. Уул уурхай гэдэг чинь юу вэ? Газар нутгаа ухнаа л гэсэн үг. Хэрвээ Монгол улс хөгжиж гэж бодож ивэл хүссэн ч газар нутгаа ухна. Энийг над тархиндаа манай хөдөөнийхэн болон оркууд ухамсарлцгаа. Өнөөдөр Монголоос өөр юу авах юм бэ? Чи нэг Америк хүн байна гэж өөрийгөө төсөөл. Монголоос юу авах юм? Монголд аялах юм уу? Монголд аялъя гэхэд олигтойхон шиг 0 байна уу? Олигтой хоол байна уу? Эднэр л одоо ингээл нэг амар гоё хоол гэл ингээл баахан мах идэх болохоос наад чинь тийм гоё хоол биш шүү дээ. Хүрлийг устай хойлуулж махтай нийлүүлж чанаад л авшаа. Хуураад цөөвн жигнээд бууз гараад хуушуур. Дэлхий дээр энэ ийм нэг энгийн нэг тиймстэй захын хүн хийж хоол хаасайгүйл байгаа штэ. Хятад одоо ингээл би гаргаал харуул л та першки хуушуур бууз бүхэл юм чи байж л байгаа штэ. Гэтэ Монгол шиг ганцхан махгүй л сонгон 3 давс 4 нийлүүлж хийдэг хоол гэж байхгүй штэ. Хэдэн 100 ямиг хооронд нь холиод хоруудор байхгүйсэн шүтээ хамт гаргаж байгаа штэ. Монголд чи Америк хүн байлаа гэж бодоход яах юм? Ирээд юу хийх юм байхгүй шүү дээ. Байгаль байгаа гэж яриад идэгин. Чамдаа л гоё байгаль байгаа. Үгүй энэ Африк, Латин Америк, Ази орнуудаар харалтаа та нар. Байгалаас өөр юм алга шүү дээ. Монгол бол дэлхий дээр шүү дээ, тийм. Бусдаас илүү юм өөр байхгүй. Манай энэ хөвсгөлийн аймууд гэл тэг чи цаана Сибирь яваа гэл бүр амар байгаа гэж шүү дээ. Зөв Монголд нэг хэд байдгийг нэг энэ гарын 10 орон багтгаал тооны амьтад байгаа ч тийм. Тэд нар нь хаанч явж байгаа юм бүү мэд шүү дээ. Тэг чи Африкт хүн очивол арслан зан одоо юу гэдгийг бүх амьтдыг үзчихсэн шүү дээ. Бэлчээ бич шүү дээ. Монголд бол нэг баавгаа болж харах гэж махаа идэнэ үстэй. Энэ дэлхийн бүх улсууд чинь Монголоос бүх юм хараа илүү. Монголд бол дэлхий дээр хоёр л давуу тал байгаа. Нэг нь юу? За яг нүүдэлчин соёл, нөгөөх нь юу? Хятадтай хил залгаа. Тэгээ яг нүүдэлчин соёлыг бол нэг удаа л ирж үзэн шүү дээ. За Монгол гэж нэг юм байт юм байна. Малчдаг гэдэг юм хүмүүс байж идэв юм байна. За нэг жилдээ 4 удаа усан дурт юм байна. Тэгэл нэг удаа үзэл дахиж хизээч хинж ирэхгүй шүү дээ. Энд чинь байнгын орлого олох хэрэгсэл биш байхгүй. Монголд бол мөнгө олох ганцхан л арга байгаа. Тэр нь бол газар нутгаа ухах.
Энийг одоо тэгээд ухамсарлаад, ухаарад өөр Монголыг дуусгах чийл гэж бодоогүй юм бол тийм ээ таны үеэр л Монгол улс дуусчаасаа гэж бодоогүй юм бол энэ уул уурхай битгий гайвал манай төрийн албаныхаа их бичдэг юм биш үү? Та нарын наад цалинг чинь юугаар тавиад байгаа юм? Монгол улс цааш мөнгө оруулдаг юм уу? Энэ өмнө говийн жоохон нүүрсийг ухчил та хэдийн цалинг тавьж байгаа шүү дээ. Энийг ингээ хаагаа ичвэл та нар гүлэг болно шүү дээ. Мэдэх юм байхгүй, чадах юм байхгүй, боловсрал байхгүй, юу ч хийж чадахгүй. Энийг бас анхаар. Хүссэн ч ухна. За яг бид нар ухахгүй гэж болно заяа. Та хэд цаад хориг тавьж байгаад ухуулахгүй гэж болно шүү дээ. А тэгэх юм бол яг нь гадны нэг улсад Монголыг эзэлж яагаад хүчээр ухна. Тэгэхээр өөрсдөө ухсан дээрөө гадаадын хүнд ухуулсан дээрөө гэдгийг нэг ойлгоорой. А түрүү нэг санаан дээр нэг юм хэлэхэд та хэд яавал надад зөвшөөрөх үү? Ингэж ярил та нар зөвшөөрнө. Би бурхны хүү хоёр өдөр байна. Хятад одоо энэ нэг хил мах 90,000 төгрөгөөр зарж байна. Би та хэдэд сая бичлэгийг үзүүллээ. Харсан биз дээ та нар? Та хэд Монголд махаа зарах юм бол 12,000 төгрөгөөр зарна. Хятад авчир зарах юм бол 90,000 төгрөгөөр зарна. Та хэд Улаанбаатарт авчирч 15,000 төгрөгөөр зарах юм уу? Эсвэл энэ Хятад авчирч 90,000 төгрөгөөр 6 дахин илүү үнээр зарах юм уу? Өөрсдөө сонголтоо хий. Би бол та нараас бол мөнгө төгрөг элдв хангаа юм өгөх гэж л нэхэхгүй. Зүгээр л бэлчээ дээрээс ч очиод хоньнуудаас ч хөрнүүдээс ч туугаа явчихна. Би өөрөө сайхан авчиж жагаад нэтлээд төхөөрөөд боловсруулад хятад руу өөрөө гаргаад зарчна. Тэгээ нийт ашигынхаа 90%-ийг та нарт өгнө. Өөрөөр хэлбэл 90,000 төгрөгнөөс 81,000 төгрөгийг та нарт өгнө. 9,000-ыг л би аавна. Би 10% л ашиг хийнэ. Тэгээ сайхан бүгдээрээ хамтарч ажиллая гэж хэлэх юм бол та уухандас зөвшөөрнө заяа. Яг л тэрнтэй чиглэлхэн энэ уул уурхай чинь яадаг вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг тэгж хэлж авчирдаг байхгүй. Өөрөөсөө бид нар ашиг авахгүй. Хятадын зах зээл бэлэн байж гин. Та хэд 90% аав, бид нар 10% аавь гэж хэлж ижил дуудаж авчирдаг байхгүй. Тэгээ яг яваандаа ингээд эхний орж ирсэн хүмүүс чинь ашиг болоод эренгүүт чинь дараагийнх нь хүмүүс энэ Монголд ирж ажиллаад ашиг хийж болдгийм байх гэдгийг ойлгоод хүрээд ирнэ шүү дээ. 2 дахь хүн дээр нь 80-20, 3 дахь хүн дээр нь 70-30, 4 дахь дээр нь 60-40, 5 дахь дээр нь 50-50. За тэгээд 6 дахь хүн бол биднэрт хэрэггүй шүү дээ. Бид нар аяндаа эхний 5 хүнээс мөнгө олчиж байгаа юм чинь дараа нь өөрсдөө хийдэг байхгүй юу? Түүнээс бид монголчуудын бодож байгаа шиг өөр ингээл Монгол руу нэг харанхуй мөнгө хийчихэл тэгэл монголчууд бид нар өөрсдөө ашигаа болвол амьдрал дээр тийм байхгүй шүү дээ. Нэг дэлхийн нэг ямар нэгэн улс сайхан сэтгэлээр биднэрт мөнгө зөөлөөл тэгэл тэргээр нь бид нар хөгжүүл тийм дэлхий дээр хаач байхгүй шүү дээ. Тэгвэл та хэд надад тэгээд нэг сайхан хөрөнгө оруулаад намайг хөгжүүлээд гэлтэй. Надад нэг туслах гал та. Та нар туслахгүй байгаа шүү дээ. Гэхдээ тэрнтэй чинь л яг ижлэх шүү дээ. Та хэд ашиг хараад байгаа шүү дээ. Тэгвэл энэ жилийн манай өвлийн чиг дагаадах тэг хүн байна уу? Байхгүй шүү дээ. Хуцж байгаа шүү гэж хэлж байгаа шүү дээ. Та нар урдаас. Гэхдээ тэрнтэй ч л ижлэх тэр Америк хүн ч гэсэн бас тэгэл бодож сууж байгаа шүү дээ. Хуцж байгаа шүү гэж урдаас ч. Тэгж тэгэл ашигын төлөө л явждаг л байхгүй. Чи ч ялгаа байхгүй. Америк ч ялгаа байхгүй. Энийг ухамсарал заяа. За тэгээд төгсгөлд нь хандаж хэлэхэд хүссэн ч ухна. Монголчууд уухгүй гадаадд уухгүй. Бас нэг юм мартсан байна. Үйлдвэр байгуулад Монголдоо хийнэ гэж солиордгийг. Үйлдвэрийг чинь барихын тулд газар ухна гэдгийг мэдэж гин үү? Байшин барихын тулд хундамныхаа газрыг ухна. Хүрзээр ухна. Чи хүрзээ хийж чадах уу? Чадахгүй. Хүрзээг хаанаас авах вэ? Гадаадаас, хятадаас л авна шүү дээ. Үйлдвэр барихын тулд үйлдвэрийг чинь том барилга хэрэгтэй. Барилгын чинь суурийг том Камацогийн тракторуудаар ухна. Камацогийн трактор чинь ямар мөнгөөр худалдаж авах вэ? Тэр үйлдвэрийг чинь барихын тулд цемент хэрэгтэй. Цементийг яах вэ? Бас Монголдо үйлдвэрлэх үү? Монголдо үйлдвэрлэхэд үйлдвэр хэрэгтэй шүү дээ. Дахиад тэр үйлдвэрийг ямар мөнгөөр чамд мөнгө байна уу? Тэр үйлдвэрийг чинь босгохын тулд арматур хэрэгтэй шүү дээ. Арматураа хаанаас авах юм? Дахиад Монголдо үйлдвэрлэх үү? Гэхдээ Монголдо үйлдвэрлэхэд бол дахиад үйлдвэр хэрэгтэй шүү дээ. Чи төмрийг өдрөө гаргаж ирж байгаа боловсруулад арматур хийж чадах юм уу? Чи хашааныхаа шонгийн мөн нөхөх ч ухах чадахгүй шүү дээ. Үйлдвэр барина гэх том юм ярих юм. Яанда. Орчин үеийн үйлдвэрүүд чинь битүү робот болсон шүү дээ. Програм хангамж болсон шүү дээ. Чи компьютер дээр суугаад Excel дээр ойр зүр юм шивж чадах уу? Үйлдвэр ажилуулах нь битгий хэл. Тэгвэл тэгэхэд Монгол залуучууд чадна мадна гэдэг үлгэр шиг юм ярина. Тэр Монгол залуучууд чинь тэр үйлдвэрийг ажиллаулдаг болохын тулд гадаадд очиж сурах хэрэгтэй шүү дээ. Гадаадд очиж сурахлаар яа тий? Үнгүй авчиж сурахчдаг юм уу?
бас сурахын тулд мөнгө хэрэгтэй шүү дээ. За яг махаа идж байгаа хамаг газар нутгаа ламбардан тавьж байгаад нэг үйлдвэр барьсан гэж бодъё. Чиний тэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд чи хэн худалдаж авах юм? Монголчууд өөрсдөө худалдаад авчих уу? За Монголд барил л да. За хөдөө хотны нэг 500 мянган айл орон гэрг байгаа л хөт. 500 мянган байр бариад Монголын зах зээл хандчих шүү дээ. Тэгээ яхаа тэр том үйлдвэр өөрсдөө тавьж байгаад байгуулсан. Нэг 5 жилийн хугацаанд тэр нэг бариад дуусгацсан гэж төсөөлье. Жилд нэг 100 мянган айл бариад. Тэгээ 5 жилийн дараанаас эхлүүлээд тэр үйлдвэр чи одоо юу хийх юм? Нэг үйлдвэр барьцсан заяа. Арматурын үйлдвэр барьцсан, гангийн үйлдвэр барьцсан. 5 жил ажиллуулсан. 5 жил үнэхээр үр ашигтай ажиллачлаа. 500 мянган айлын орон сууц барьчлаа. Одоо дараагийн 5 жил, 10 жил, 50 жил, 100 жил тэр үйлдвэр чи юу хийх юм бэ? Цөөхүүлээ. Хөөш 3.5 сая. За чи 2000-т малчин гэж төсөөлөж чамаг. Дэлхийн 8 тэрбум хүнтэй Монголын 3.5 сая хүнийг жишиж харьцуулбал хэдэн хүн болох вэ? 2000 малны чинь нэг малных нь нэг туурайтай л тэнцэн. Нэг бүтэн малд ч хүрэхгүй. Тэр зовд зүдэрч байгаад нэг үйлдвэр барьлаа. Тэр чинь 5 жилээс цааш ямар ч ашиггүй. Дэлхий чинь агуу том шүү дээ. Монголын одоо энэ замаар чи бүх дэлхий явдгаараа яваад туулдгаараа тоглоод өнгөрцөн шүү дээ альдын онгорт. Аргентин улс гэдэгт чинь 160 сая хүртэй гэж чи боддоо. Энэ дэлхий дээр чинь Монголд байдаг бүх юм байгаа. Хуушуур, бууз, бантан. Дэлхийн анх 100 жилийн өмнө, 200 жилийн өмнө, 500 жилийн өмнө, 1000 жилийн өмнө бантан хийж исэн юм аа. Бүгд бантан хийж исэн. 2000, 3000 жилийн өмнө бантан хийж исэн. Лавшаа хийж исэн. Тэр үе айл дэвнгарт аваад өнгөрцөн. Анхандаа дөнгөж нэг маллаад газар тариалал эрхэлж явах үедээ тийм ээ. Энэ хоёрыгоо нийлүүлээд буцалгаад явж исэн. Өсөлтөнд тэр нь 2, 3, 4, 5 мянган жилийн өмнө. Зарим нь 200, 300, 400 жилийн өмнө. Энэ үеэ даваад айл хэзээ 100-аас 5-10 мянган жил өнгөрчөөд байна. Яг л энэнтэй чийжлэх дэлхийн ертөнцийн чинь үйлдвэрлэл гэж юм чинь агуу хөгжсөн шүү дээ. Монголд одоо хийх гэж чадахгүй байгаа юмнууд айл 1600, 700, 800-аад оны үед нь Европт чи хийцэн баг. Тэрнээс нь бус бүх улс суралцаад 100 жилийн өмнө, 400 жилийн өмнө ингээд бүх юма хийгээ чаддаг болсон шүү дээ. Монголоос ирээл нэг подолкаваа сууж идэг. Тийм тэнэг мал дэлхий дээр байхгүй. Чи одоо ингээд дээл үйлдвэрлэлээ зарыг гэж бодъё. Хэн авах юм бэ? Монгол дээл тухайн үедээ дэлхийн хамгийн супер хувцас байсан уу? Байсан. Монгол гэр дэлхийн хамгийн шилдэг технологитой орон сууц байсан уу гэвэл байсан. Тэр үе бол гэхдээ харамсалтай 400 жил, 500 жил, 200 жил, 300 жилийн өмнө байхгүй. Монголд юм үйлдвэрлээд хинч авахгүй. Монголд юм үйлдвэрлээд хүн авдаг болгохын тулд яах вэ? Биднэрт нэг дор аж 40-50 жил шаардлагатай. Маш өндөр боловсролтой залуучуудыг бэлтгээд тархин дотор байгаа санаагаа тэр өндөр боловсрлоороо илэрхийлж гаргаж чаддаг болсон үедээ дэлхийд юм зарна. Үүнээс одоогийн ийм орк байдлаас дэлхийд юм зарна гэвэл нэрээ. Дээр 8 үнэтэй. Ямар нэгэн үйлдвэр байгууллаад Монголд ашигтай ажиллах ямар ч боломж байхгүй. Энэ урд байж байгаа энэ хятадын ард түмэн чинь за энэ манай Азууд, Европууд ялгаа байхгүй. Яаж адил хямдхнаар төсрөөр, энгийнээр чанартай юм хийх үү, хямдхан юм хийх үү гэдгийг зүгээр хэдэн зуун жил бодоод хийгээд ирсэн ард түмэн чамаас л тэнэг байна гэж байхгүй шүү дээ. Тэгээл Монголд үйлдвэрлэсэн нэг аймаар үнэтэй нүсэр чанаргүй юмыг худалдаж авах газар хаач байхгүй. Чи компьютер үйлдвэрлэдэг л дээ чи. Ядчил чи компьютерт ямар идэнг ордгийг мэдэхгүй үстэй. Тийм хүн одоо үйлдвэр байгуулад амжилтанд хүрэх үү? Тэгэхээр одоо наад үйлдвэр байгуулж Монголыг хөгжүүлнэ, дэмий балаа гадаадуудыг хөөж гаргана, цалин нэмүүлнэ, энийг тэрэ солиорлоо одоо бүгд болцгоо монголчууд байна. Бид нар бол одоо хүссэн ч хүссэн ч газар нутгаа л ухна. Өөр арга байхгүй. Монгол улс бай, оршин тогтны цаашдаа хөгжиж гэж бодож байгаа бол. Японы сумад монголчууд амар өндөр амжилт гаргадаг тийм үү? Гэхдээ одоо энэ Монголд байгаа бүх чөлдөлтөө ангамтайгаа үчи сумуугаар байлдвал яг алуулна шүү дээ. Жирөө зинданыханд алгадуулна шүү дээ. Яагаад монгол хүүхдүүд Японд очиж бэлтгэл хийхлээрээ Yokozuna болоод байгаа мөртлөө Монголоос очиод барилдахлаарэ жөөрөөгийнх ч дийлэхгүй байгаа. Ерөөсөө л эн чинь боловсролын тогтолцоо, нийгмийн хөгжил боловсролын тогтолцоогоо дагсан хүний хөгжил байх.
байхгүй юу та. Японд л хүнийг тэгж бэлдээд байгаа шүү дээ. Монголд бол хүнийг ингэж бэлдээд байна. Бид нэр Япон шиг өндөр технологитой боловсралтай болж ижил дэлхийд юм гаргаж цаарна. Бэлдэн бангаа хэрэгтэй хэрэггүй гэж хүн аавна. Түүнээс биш одоогийн Монгол шиг царайтай юмнууд мянган юм бэлдээд хүн авахгүй. Тэгэхээр энэ хүртэл нь яах нь хүссэн ч хүссэн ч газар нутгаа авах нь. За хэрвээ газар нутгаа авахгүй зүгээр ингээ зээлэл одоогийн ардын намын хэдэн улгаач нар шиг ингээ зээлэл аваад иж болно. Тэгээд нэг торгоогоо л яваад иж болно. Тийм бол яах нь бүр ухахч газаргүй ухчих чадаагүй байхдаа хураалгана. Ламбард ч юм банкнд ч юм уу юм тавиад зээлээ төлөхгүй л хураадаг үстэй. Гэхдээ тэрнтэй ч л ижилхэн шүү дээ. Энэ гадаадын том хүчрхэг зэрэг аримтай улс орнууд мөнгө төлөхгүй бол гонцоо орж ирэл хураачих шүү дээ. Хураахаас өмнө өөрсдөө ухсан дээр өстэй. Ухаад нэг хөгжөөд энэ боловсролын тогтолцоо нийгмийн хөгжлөд дэмжиж авах юм бол дараа нь биднэрт боломж гарна. За энийг ухаарцгаахыг хичээгээрэй. Та нар ч заяагүй новшнуудтай хизээч ухрахгүй. Яана. Санаагаар болдог бол нэрээстэй. Бүгдийн сайхан зодох